Өглөөний мэнд өргөе үзэгчтэй ажлын хөтөлбөрийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өглөөний мэнд хоёроо. Өглөөний мэнд. За тэгэхээр энэ 7 хоногт яг шинэ 7 хоног эхэлж байна. Тэгэхээр ямар мэдээлэлүүд бэлдсэн байгаа вэ? Тэгэлгүй яг. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсад нэгэн сонирхолтой үйл явдал боллоо. Тэгэхээр тэр нь юу байсан бэ гэхээр дэлхийн хамгийн анхны 1 их 80 долларт төрхөн тодорхойлол. Энэ бол мэдээж Илон Маскын мэдээлэлээс харин нөгөө тал дэлхийд тэр бомбнууд байх ёсгүй гэж үздэг үзэл санаатай хүн Нью-Йорк хотын амбан захирагчаар сонгогдлоо. Тэгэхээр ийм сонирхолтой үйл явдал болсон байна. За үүнээс гадна томоохон технологийн компаниуд сансарт дата төв байгуулах амбицуудаа албан ёсоор зарлж албан ёсоор эхний төслүүд өнгөрсөн 7 хоногт хэрэгжиж эхэллээ. Тэгэхээр эндээс хэдүүлээ эхний хөтөлбөрөө эхлэе гэж бодож байна л доо. Тэгэхээр томоохон технологийн компаниуд сансарт дата төв барих гэж байна. Тэгэхээр сансар дата төв барина гэдэг нь яг юу илэрхийлж байгаа вэ гэхээр Google компанийн хувьд өөрсдийнхөө төслийг зарлаа шүү дээ. Sun Catcher гэдэг нэртэй төсөл нэгэсэндөө сарыг нарыг барьж аваад тэгээд дата төвдөө ашиглана гэж байна. Тэгэхээр Google-ийн төслөөс эхлээ Google ер нь ямар хуу төсөл хэрэгжүүлэх гэж байна. Амбицнаас юу ах шиг байна. За тэгэхээр Google компанийн хувьд хиймэл оюуны дата төвүүдийг сансарт байгуулалт төлөвлөгөө боловсруулж одоо инхүү эхэлж байгаа. Анхны туршилтын төхөөрөмжийг 2027 оны ихээр сансрын тойрог замд хөөргөж 2030 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлэх хуваарийг баталсан байгаа. За тодорхойлбол дэлхийн нам орбит буюу 640 км-ийн өндөрт ойролцоогоор 81 хиймэл дагуулыг хөөргөх бөгөөд тус бүрийг машин сургалтад зориулан тоноглоно. За эдгээр хиймэл дагуулууд нь нарны эрчим хүчээр ажиллана. За хиймэл оюуны боловсролт хийх шаардлагатай өндөр хүчин чадалтай процессоруудаар тоноглох юм байна. За яагаад сансар дата төв байгуулж байгаа гэдэг нэг асуулт гарч ирж байна шүү дээ. Яагаад амбиц нь одоо бүр сансар руу гараа явчихваа гэж. За дэлхийд дээрх томоохон дата төвүүдийн хувьд бол голдууд, нүүрс, ус, сэргээгт их усрээр ажилладаг буюу байгаль орчинд ээлгүй тал олон байдаг. За энэхүү нарны эрчим хүчээр ажиллана гэдэг нь ер нь бол хязгааргүй эрчим хүчээр хангагдах боломжтой гэсэн. За бүр тодруулах юм бол дэлхий дээрхтэй харьцуулахад 8 дахин илүү үр ашигтай ажиллах боломжтой байна энэ дата төвүүд. За товчондоо дэлхийн хязгаарлагдмал нөөцөөс ангид цэвэр эрчим хүчээр тэжээгдсэн хязгааргүй хүчин чадалтай аюулгүй хиймэл оюуны экосистемийг бий болгох гол ач холбогдол онцлогтой байна. За мэдээж Google бас сансрыг дата төв болох амбицтай ганц газар биш. Үүнээс өмнө бол Amazon-ы үүсгэн байгуулагч Jeff Bezos сансрыг дата төв байгуулах хамгийн үр ашигтай байршил гэж бас мэдэгдэжсэн. За Elon Musk-ийн хувьд ч гэсэн SpaceX, Starlink-ийн ирээдүйг сансрын дэд бүтц гэж үздэг. За үүн дээр бас дахиад нэмээд нэг компани байгаа нь Nvidia байгаа. За тэд өнгөрсөн 7 хоногт буюу 11-р сарын 2-нд анх удаа H100 гэсэн чипүүгээс сансарт хөөргсөн байна. За энэ бол сансарт өмнө нь ашиглагдаж байсан компьютеруудаас 100 дахин илүү хүчтэй чипүү байгаа. За тэгээд дэлхийн гадаргаас бас тиймч өндөрт биш 350 км-ийн өндөрт 3 жилийн туршиж одоо байрлаж туршилтаа хийхээр байгаа. За тэгээд гол зорилго нь бол хиймэл оюуны дата төвийг сансрын тойрог замд хэрхэн ажилуулах боломжтойг турших. За мөн хүний удирдлага орчинд чипүүг ашиглан AI тооцоолол, газрын зургийн дүрс боловсруулалт, том хэлний загвар ажилуулах гэх мэт ажлын одоо чадваруудаа шалгах ийм зорилгоор өөрчлөсөн байна. Тэгэхээр хиймэл оюуны хэрэглээ өрсөлдөө улам бүр ширүүсэж байна шүү дээ, тий. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор хамгийн гол яригдж байгаа асуудал эрчим хүч. Эрчим хүч байхгүй бол энэ 1000 одоо жипүүгийн архитектор бүтээгээд хамгийн хүчрэг хиймэл оюуны загварууд бүтээгээд ер нь хийн хэрэглэх юунд хэрэгтэй ингэдэг асуудууд аягүй хөндөгдөж байгаа. Нөгөө талаасаа энэ их эрчим хүчний хэрэглээ, энэ их дата төвүүд чинь цэвэр усны хангамжийг маш ихээр хэрэгжилж байна шүү дээ. Ер нь бол хүндрэлтний цаашдын хамгийн гол зүйл болох энэ цэвэр ус гэдгийг чинь ер нь байхгүй болгоод байна шүү дээ гэдэг асуудлууд маш ихээр өндөгдөж байгаа. Тэгэхээр сансарт дата төв байгуулах нь үндсэн 3-5 талыг бий болгох гэж бодож байна. За түрүүн Мажагийн хэлсэнчлэн мэдээж хязгааргүй нарны эрчим хүчийг авах боломжтой. За нөгөө талаасаа хөргөх системийг сансрын орчин гэдэг чинь өөрөө хасагт 270 градусын Цельсийн градус байгаа. Тэгэхээр ямар ч нэгэн хөргөх систем шаардлагагүй. За нөгөө талаасаа ус ашиглах шаардлага байхгүй болчихж хөргөх систем байхгүй учраас. За энд 5 өрсөлдөгч компани байна гэж яг одоо юм байлаа харж байна. Мэдээж нэг компани бол хийх боломжгүй. За хамгийн ихлийнх нь 2022 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Axiom Space гэдэг нэртэй юу байгаа. Стартап компани байгаа. За энэ стартап компанийн үед AWS-ийн тооцоолох системийг анх удаа хөөргөж чадсан байна. Яагаад энэ одоо жишээ зүгээр нэг юм жипүү тооцоолох системийг сансарт хөөргөх нь өөрөө яагаад ингэ хэцүү вэ гэхээр бидний өдөр тутамдаа ашиглаж байгаа компьютерийн тооцоолох системүүдийг сансарт хөөргөлөө гэж бодоход хэдхэн өдрийн дотор ажиллаад
ашиглах боломжгүй болчдөг. Тэр яг ийм сансарт зориулсан тооцоолох системийг өөрөө зохион бүтээж хөгжүүлэх шаардлага гарч. За жишээ нь NASA-гийн хувьд бол хэрэгэлдэг ийм GPU байдаг л да. Тэгэхээр тэрнийг ойролцоогоор $200,000 орчмын үнэтэй тэр ийм их хэмжээний зардал байгаа учраас энийг илүү хямдхан болгох шаардлагатай. За мэдээж энэ Google-ийн өнгөрсөн 7 хоногт зарласан Google-ийн SunCatcher төсөл байна. За дараагийнх нь Starlink-ийн хувьд 1 терабайт багтаамж бүхий V3 хиймэл дагуул гэдэг хиймэл дагуулыг хөгжүүлж байгаа. Тэгээ энэ хиймэл дагуулынхаа тусламжтайгаар энэ дата барих боломжтой гэж тооцоолж. За харин түрүүний дурдсан өнгөрсөн 7 хоногт хамгийн анхны өмнөх туршилтуудаас 100 дахин хүчин чадалтай GPU-г бол сансарт байрлуулж чадлаа. Энэ бол Nvidia-гаас 20 гаруй сая долларын хөрөнгө оруулалт татж чадсан Star Cloud нэртэй стартапын хамгийн анхны туршилт байна. За ингээд эдгээр Америк төвтэй компаниуд байгаа шүү дээ, тий. Европын нэг компани бас байна л да. Thales Alliance Space гэдэг. За энэ компанийн хувьд бас яг л нөгөө технологийн салбарт уламжлалт зүйлсүүд дээр харагддаг. Европын компаниуд харьцангуй бас хоцрогдолтой явагдаж байгаа 1 гигабайт тооцоолол системийг бас ингээ байрлуулах боломжтой туршилтуудыг бол хийгээ явж байгаа. За мэдээж ийм олон давуу тал өрсөлдөөнүүд байгаагийнхаа хажуугаар сул тал байна. Сансарт өөрөө дэд бүтцийн ажлууд байгуулна гэдэг нь бол мэдээж асар их хэцүү. Тэгэхээр яг түрүү хэлсэнчлэн сансар зориулсан чипийг нэгдүгээр хөгжүүлэх шаардлагатай. За хоёрдугаарт энэний үнийн өртгийг бууруулах шаардлагатай байна. Мэдээж бол сансрын орчин гэдэг нь өөрөө маш их цацрагтай орчин учраас түүнээс хамгаалах шаардлагатай. За нөгөө талаас нь хөөргөх зардал. Хөөргөх зардлын хувьд одоо дата төвүүд дээр байрладаг rack гэж үүдэг байхгүй. Тэр rack нь яадаг вэ гэхээр одоо жишээ нэг юм тавцангууд байна. Тэр тавцангууд дээр нь процессоруудынхаа суулгаад тэгээ ингээд нэгдсэн том дата төвд болдог. Тэгэхээр нэг дундаж дата төвд 2500 rack байрладаг. Тэгээд тэр 2500 rack байрлана гэдэг нь нэг rack-ийг хөөргөх зардал нь $700,000 болдог. Тэгэхээр асар өндөр хэмжээний зардал гарах ийм сул тал бас байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд мэдээж энэ сансрын технологийн салбарт SpaceX орж ирснээр 100-200 дахин энэ тээвэрлэлтийн зардлыг бууруулж чадлаа шүү дээ. Тэгэхээр ер нь энэ тээвэрлэлтийн зардал сүүлийн жилүүдэд яаж буурж ийн цаашид бас ер нь яаж буурах боломжтой юм. Тэгэхээр бид тээвэрлэлтийн зардлыг бас юугаар нь оноор нь бас харуул зүгээр. За мэдээж бид нар сүүлийн жилүүдэд л яг энэ хүү одоо салбар руу бас орчоод байгаа юм биш. Өнөөдртэн бол 1981 оноос бол яг энэ шаттл буюу одоо яг энэ тээврийг бол хийж гисэн гэж ойлгож байна. За 1981 оны хамгийн ихний тээвэр бол мэдээж NASA-гаас гарсан байдаг. За тэрхүү технологи бол тухайн үедээ одоо 1 кг ачааг бол $85,000 хүргэж байгаа тийм том зардалтай байсан гэсэн үг. За энэ хүү нөхцөл бол мэдээж одоо юу гэдэг цаашдаа явандаа бол одоо буурна гэж хүлээсэн. Гэсэн хэдий ч тухайн үед бол мэдээж тээвэрлэлтийг хийх нь өөрөө маш хүндрэлтэй байсан гэж ойлгож байна тийм. Тэгэхээр энийг бол 1995 он хүртэл бол бас асар одоо удаан тийм шинжлэхдэггүй явсан гэж ойлгож байна. Тэгэхээр 1995 онд бол Space Shuttle 2 гарснаар бол энэхүү одоо хүргэлтийн тэрхүү зардлыг бол 26,000 хүртэл бууруулж чадсан. За энэ бол тухайн үед бол маш том өсрэлт болж исэн гэдэг одоо мэдээллүүдийг бас эргээд түүхийн хуудаснаас бол авч үзлээ л дээ. Тэгээд нэлээд том баяр одоо хийжсэн ийм нөхцөл байгаа юм лээ. За ингээ 2006 онд бол Falcon 1 нэртэй за SpaceX-ийн ерөнхийдөө анхны одоо энэ хүү өртгийг бууруулсан томоохон төсөл бол амжилттай болсон. За ингэснээр ойролцоогоор бол $9,900 хүрэж байгаа 1 кг ачаа. Тэгэхээр ер нь бол одоо эргээ харах юм бол 81 оноос 2006 он хүртэл бол ойролцоогоор 10 дахин ерөнхийдөө тэрхүү хүргэлтийн зардал буурж байгаа нөхцөлийг харж байна. За ингээ 2016 оноос эхлээд бол за 5600 дээр очсон байна. За ингээ 2017 онд Falcon 9 гарснараа бол 1 кг ачааг ойролцоогоор $1,800 хүргэж байна. За энэ хүү одоо хувьслыг бол бүгдээрээ бол харж байгаа. Цаг хугацаа явах тусам илүү хурдтайгаар тэрхүү ачааны одоо 1 кг ачааны үнэлгээг бол одоо багасгаад байна, тээвэрлэлтийн зардлыг багасгаад байна гэж ойлгож байна. За ингээд 2020 оны Falcon Heavy гэдэг одоо төслөөр бол 1 кг ачааг ямар ч гэсэн $1,000 дотроо оруулж ирсэн боيو $950 орчим долларт бол хүрч байна. За энэ хүү одоо түүхийн өөрчлөлтийг бол бид нар харж байна. Тэгэхээр цаашдаа юу гэж харж хүлээж байгаа юм гэхээр 2040 он гэхэд 1 кг одоо ачаа бараг бол за яг ер нь бол ингэж л хэлж байгаа юм л да. Tens of dollars гэж хэлж байгаа. Тэр нь болохоор юу гэлж байгаа юм гэхээр хэдэн $10 хэмжигдэх одоо тэр нөхцөл рүү авчна гэж бол NASA бол зорж байгаа. За мэдээж хувийн компаниуд бол энэ дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдэг нь бол тодорхой. За тэгээд 2060 он гэхэд 1 кг ачааг $1-5 хүргэнэ гэж зорж байгаа юм байна. Энэ бол одоо хүндрэлтний зорилт гэж ойлгож болно. Тэгэхээр
2060 он мэдээж одоо хол сонсогдож байгаа боловч тухайн үед бол килограмм ачааг бол $1-5 болгох буюу одоо elevator гэдэг одоо ерөнхийдөө бол одоо бид нар төсөөлөх юм бол магадгүй дэлхийгээс нэг ийм урт одоо лифт ажиллах ийм нөхцөл рүү бол очиж боломжтой байна гэж бол үзэж байгаа юм байна. Тэгэхээр яг энэхүү одоо нэг үнийн өсөлт бол хэрхэн буурж байгааг бол цаг хугацаа явах тусам маш хурдтайгаар буурж байгааг эндээс харж болохоор. Тэгвэл Google-ийн хэвлэлийн мэдээнд бичснээр 2030 он гэхэд 1 кг ачааг сансарт хөөргөх зардал ерөнхийдөө $200 орчим байна гэж тооцоолсон байна. Тэгэхээр 2030 он гэхэд хамгийн анхны дата төвөнд ажиллах тооцооллыг бол одоогийн байдлаар хийчихсэн байна. За үүндээс бид нэр гол суур асуудал нь юу гэдгийг анзаарч харах хэрэгтэй вэ гэхээр мэдээж эрчим хүчлээ. За өнгөрсөн 7 хоногт бас OpenAI компани гүйцэтгэх захирал сайн мэлт минь нэгэн шүүмжлэлийг хийсэн байсан. Бид эрчим хүчнийхаа хэрэглээг жил тутам 100 гигаваттаар нэмэх шаардлага байна Америкийн нэгдсэн улс. Хятад жилдээ 450 гигаваттыг өнгөрсөн 2024 онд нэмж чадсан. Зарим өнгөрсөн 2024 онд Америкийн нэгдсэн улс 50 орчим гигаваттыг нэмж чадсан. За OpenAI-ийн тооцоолж байгаагаар бол ер нь 2 дахин хоцрогдолтой яваад байна. Тэгэхээр энэ хоцрогдол улам ихсвэл ер нь бол өнгөрсөн 7 хоногт бас Jensen Huang нэгэн арга хэмжээнд дээр сануулж ирсэн нь химэл оюуны өрсөлдөөнд бүгд найрамдахтад ард улс ялах магадлал тун өндөр байна шүү. Хятад ер нь ялж магадгүй юм шиг. Энэ нь болохоор зөвхөн одоо чип үйлдвэрлэл, химэл оюуны загвар, дата гэхээс илүүтэйгээр эрчим хүчийг айгүй ярьж байна. Тэгэхээр сүүлийн үеүүдэд эрчим хүч болон технологийн салбартай холбоотой нөөцийн талаарх нэгэн томоохон уулзалт Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотын цагаан ордонд зохион байгуулагдлаа. За энэ яг юу байсан бэ гэхээр Төв Азийн орнуудын удирдагчид ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан байна. Тэгэхээр Төв Азийн орнууд бол мэдээж газрын овор элемент, за мөн технологийн салбарын шаардлагатай нөөцүүдийн хувьд бол хамгийн их одоо нөөцтэй орнуудын бүс нутгуудын нэгч байрлаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ уулзалт яг юу болоод өнгөрвөө гэхээр Төв Азийн 5 орны удирдагчид 2015 онд за C5 нэмэх нь 1 буюу за ер нь Америкийн нэгдсэн улсыг оролцуулсан ийм платформыг байгуулж эхэлсэн. За үүнтэй холбоотойгоор ер нь Америкийн нэгдсэн улстай эдийн засгийн хамтын ажиллагаа байгуулах, за худалдаагаа эрчимжүүлэх талууд дээр төдийлөн бас нэлээдгүй ахицыг дэвшүүлж ирсэн. За харин энэ хүрээнд энэ уулзалтын хүрээнд Узбекистан улс эх 10 жилийн хугацаанд за Америкийн нэгдсэн улсад $100 тэрбум хөрөнгө оруулахаар болсон байна. Зарим Казахстан улсын хувьд Боингоос 37 онгоц судалдаж авах томоохон гэрээг байгууллаа. За мөн эдгээр 6 улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх. За мөн хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа л та. Тэгэхээр ер нь Нёгоос асуухад ер нь Төв Азийн орн за энэ газрын ор элементэд ер нь хэр чухал салбар, хэр чухал бүс нутаг вэ? Тэгэхээр одоо бүгдээ яг ингээ газар нутгаар нь харах хэрэгтэй. Газар нутгийн хүрээнд харах юм бол илүү уулархаг ийм одоо өндөрлөг газруудад яг бидний энэ яриад байгаа ховор элемент гэдэг ойлголт бол ихээр байна гэж бас шинжээчд одоо тодорхойлж байгаа. Тэгэхээр яг энэ зах зээлийг харах юм бол бид нар за ер нь бол бүгд найрамдах Хятад ард улс бол ойролцоогоор 70 гаруй хувийг ерөнхийдөө зөвхөн энэхүү одоо газрын ховор элементийг боловсруулад нийлүүлж байгаа бичлэг. За тэгэнгүүт нийт олборлолтын 56%-ийг нь зөвхөн өөрсдийнх нь газар нутаг дээрээсээ олборлолт хийж байгаа гэж ойлгож байна. Тэгээд гаднаас дахиад энэхүү одоо зүгээр олборлолцсон байгаа одоо нөгөө түүхийгээрээ байгаа бүтээгдэхүүнүүдийг аваад бүтээгдэхүүн болгож гаргадаг байна шүү дээ. Тийм учраас Хятад улс бол энэ одоо зах зээлийн хамгийн том тоглогч болчиход байгаа. За тэгээд Америкийн нэгдсэн улс бас эндээс нь одоо импортлж авдаг гэж ойлгож болно. За энэний асуудлыг бид нар өнгөрсөн бас нэвтрүүлгүүдээр нэлээд сайн тайлбарласан учраас хүмүүс бас ойлгомжтой байгаа. За ингээд Америкийн нэгдсэн улс бас өөртөө тодорхой хэмжээний бас бүтээгдэхүүнийг боловсруулдаг буюу яг тэр эцсийн бүтээгдэхүүн гаргадаг. Мэдээж гаднаас бол импортоор нөгөө түүхий дээр нь авч байгаа гэсэн үг. За өөртөө бас зарим нэг компаниуд нь олборлолт хийж байгаа. Гэхдээ тийм ч их биш. Coal Energy, за MP Materials ч юм уу тодорхой хэмжээний нэг цөөхөн идэх орн болвол юу хийж байгаа гэж ойлгож болно. Босруулалт хийж байгаа. За бас майнингийг хийж байгаа тий. Олборлолтыг хийж байгаа. За үүнээс гадна Австрали улс бол бас энэ дээр нэлээд том тоглогч. Гэхдээ Австрали одоогор бол дэлхийн зах зээл рүү биш зөвхөн Японтой харилцаж байгаа. Японд шаардлагатай байгаа тэрхүү газрын ховор элементүүдийг чипэнд нь зориулж нийлүүлдэг гэж ойлгож болно. За Малайз улс энэ дээр бас том тоглогч. Илүү одоо тэр эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх буюу одоо түүхийгээр нь аваад өөрсдөө бас үйлдвэрлэдэг ийм боломжтой. За тэгээд саяны бидний ярьдаг Станы орнууд.
Станы орнуудын хувьд бол харьцангуй яг шинэ зах зээл. Гисэн эдэж бол маш томоохон бас ордуудыг олж илрүүлж байгаа нь одоо энэ зах зээл дээр томоохон тоглогч болох нэ гэдгийг бол одоо дуулгаж байна. Ялангуяа Казахстан улс бол энэ дээр нэлээдгүй одоо анхаарлыг татж байгаа. За саяны тэр C5-ын уулзалт энэ уулзалт одоо яагаад болж юм гэхээр мэдээж газрын ховор элемент буюу бидний өнөөдрийн одоо энэ чип хэрэглэлд орж байгаа хамгийн том бүтээгдэхүүнүүд бол энэ 5 одоо улсад бол ямар ч гэсэн тархамал байна. Казахстанд бол бүр их байна. Тэгэхээр цаашдаа бол бүр одоо юу гэдэг энэ Станы орнууд, Төв Азийн орнууд бол илүү сонирхолтой болж эхэлж байна гэж ойлгож байна. Тэгэхээр Казахстан улсын газрын ховор элементийн ордыг дахин нөөцийг дахин нэмэгдүүлэх нэгэн шинэ орд Карагандад нээгдсэн байна. Тэгэхээр энэ ордын хувьд 20 сая тонны нөөцтэй буюу за яг одоогийн байдлаар газрын ховор элементийн 60-аас 70% нөөцийг эзэмшиж байгаа Америк Хятад улсын нөөц бол нэг 45 орчим байдаг. Тэгэхээр Казахстан улсад бас ийм нөөц нэмэгдснээс гадна газрын ховор элементээс гадна энэ хамгийн чухал нэг зүйл нь юу байгаа вэ гэхээр ураны асуудал. За Казахстан, Узбекистан улс хоёр нийлээд дэлхийн ураны нөөцийн 50 орчим хувийг одоогийн байдлаар нийлүүлэх боломжтой байгаа. За үүнд бол мэдээж Казахстан улс 40 орчим хувийг нийлүүлж байгаа. Харин Оросын албаны улсын хувьд бол 20 орчим хувийг нийлүүлдэг. За үүнтэй холбоотойгоор за Америкийн нэгдсэн улс, Оросын албаны улс, Бүгд найрамдах Хятад ард улс 3 буюу дэлхийн томоохон энэ 3 гүрний стратегийн бодлого, геополитикийн бодлого энэ бүс нутаг дээр бол төвлөрж байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бас Америкийн нэгдсэн улс Төв Азийн худалдаануудынхаа зүйлсүүдийг эрчимжүүлснийхаа хүрээнд нийтдээ бол 12.4 тэрбум долларын худалдааг бол хийсэн юм худалдааны гэрээнүүдийг байгуулж чадсан юм байна. За харин Оросын албаны улсын хувьд бас мөн адил өнгөрсөн 10 дугаар сард Орос, Тажикстан хоёр улсын Төв Азийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж ерөнхийлөгч Владимир Путин оролцсон байгаа. За энэ уулзалтынхаа хүрээнд бас эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлье. За худалдаагаа бас өргөжүүлье гэдэг уриалгуудыг бол ерөнхийлөгч Путин бас дэвшүүлсэн байна. За харин Оросын албаны улс Төв Азийн орнуудын худалдааны эргэлт бол 45 тэрбум доллараар бол хэмжигдэж байгаа. За харин Хятад улсын хувьд Хятадын хувьд бол Казахстан Хятадын бизнесийн зөвлөл бол өнгөрсөн 9 дугаар сард бас зохион байгуулагдсан байгаа. Энэ талаар бас мэдээлэл хүргэжсэн тийм. Тэгэхээр Евразийн хөгжлийн банкны мэдээлж байгаагаар 2024 онд Хятад ба Төв Азийн хоорондын худалдаа 66.2 тэрбум доллар. Тэгэхээр ер нь бас эндээс Төв Аз геополитикийн хувьд бол ямар чухал бүс нутаг болж ирж байгаа вэ гэдгийг харж болохоор ш. Харин манай Монгол улсын хувьд ер нь газрын ховор элементийн нөөцтэй гэж бас яригддаг шүү дээ. Манай нөөц ер нь ямар хөө вэ? За яг манай Монголын нөөцийг бол одоогоор бол Америк нэгдсэн улсын геодезийн алба гэж алба байгаа. За тэрхүү албанаас тогтоосноор бол бидэрт ойролцоогоор нэг 3 орчим саяын одоо газрын ховор элементийн нөөц байна гэж бол одоо тооцож байгаа юм байна. За энэ нь бол ерөнхийдөө яг тооцоод одоогийн олдсноор тооцоход бол дэлхийд эхний 10-таа бол орж байгаа. За өнгөрсөн бас юуны үед яг Монголын эдийн засгийн форум 2025 одоо үед бол Эрдэнэс Монголын захиралтай бас ярилцж байхад бол бид энэхүү нөөцөө одоо яг олборлолт хийх буюу яг зах зээл рүү илүү одоо гаргахад чиглүүлэх одоо үйл ажиллагаар орж ийн. За үүн дээр бол хөрөнгө оруулалтыг бас босгох болж байгаагаа бол зарлж байна гэдэг одоо мэдээллийг хүргэжсэн. За үүнтэй холбоотойгоор бас манай Монголд бол ойролцоогоор нэг 3 орчим сая гэдэг бол бас тийм ч их чамлахаар ойлголт биш. За Америкийг харах юм бол өөрсдийнх нь тодорхойлсноор бол 1.8 саяын нөөцтэй гэж. Тэгсэн мөртлөө дэлхийд 7% ерөнхийдөө нийлүүлэлт хийдэг те. Тийм учраас бид нар ч гэсэн бас энэ дээр бол оролцох боломжтой. За энэ дээр бас нэг том давуу тал үүсэж байгаа. Тэр нь ямар давуу тал юм гэхээр мэдээж газрын ховор элемент бол одоо юу гэдэг нүүрстэй харьцуулахад бол тийм том хэмжээтэй биш. Их хэмжээгээр биш учраас заавал одоо төмөр замаар бид нар экспорт хийх шаардлага байхгүй гэж үздэг. Тийм учраас онгоцоор тээврээр хийж болох учраас энийг бол бид нар өөрсдийнхөө эдийн засгийг сэргээх бас нэгэн томоохон бас тулгуур болгож болох юм байна гэдэг гол санаа явж байгаа. За мэдээж энэ зах зээл бол цаашдаа улам эрэлт нэмэгдэж байгаа учраас бид нар мэдээж энэхүү бүтээгдэхүүнээ гаргаад ирээд борлуулахад бэлэн болох юм бол бид бас нэг тодорхой хэмжээний эдийн засгийн бас нэг нөөцтэй болж байна гэж ойлгож байна. Тэгэлгүй яг тэгэхээр яг энэ нөөцийн боловсруулалтын 90 орчим хувийг дангаараа эзэлж байгаа Хятад улсын хувьд өнгөрсөн 4-р сард за ер нь газрын ховор элементийн 17 элемент байдаг гэж үздэг. Үүнийх нь
7-ыг нь бас хязгаарлах шийдвэр гаргаж ирсэн. Тэгээ өнгөрсөн 10 дугаар сард болохоор за 7-ыг нь биш 5-ыг нь ингээд бусад улс орнууд руу экспортлохоо ер нь хязгаарлана гэдгийг мэдэгдчихсэн шүү. За энэ хязгаарлалт бол тухайн үеийн мэдээлэлээр бол 12 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх ёстой байсан. За харин бүгд найрамдах дотоод улсын дарга Ши Жинпин болон Дональд Трампын нэрийн уулзалтын дараачаар за 1 жил бол хойшлуулах бол одоогийн байдлаар мэдэгдээд шүү дээ. Тэгэхээр Төв Азийн орнуудын цагаан ордонд айлчилсан айлчлалын хүрээнд бол иймэрхүү мэдээллүүд бол цацагдлаа тийм. Одоо жишээ нь мэдээж Казахстан улс бол ингээд сүүлийн үед нөөц нь нэмэгдээд явж байна тийм. Тэгэхээр 2023 оны 6 дугаар сараас хойш Казахстан улсад юу болсон гэхээр илүү платформ дээр тулгуурсан одоо яг энэ хайгуулыг мэдээлэлээ өгдөг энэ боломжийг нээж өгсөн юм байна. Тэгэнгүүт өнөөдрийн нөхцөл рүү эргээд харах юм бол за нэг 2 жил арай одоо жоохон гарам ийм хугацаанд бол нийтдээ 60 мянган одоо хайгуулын энэ одоо үйл явдлыг хийсэн. За тэгээд тэрнээсээ тодорхой хэмжээгээр бол өөрсдийнхөө нөөцийг нэмэгдүүлээ явж байгаа. За энэний өмнө бол Казахстан ерөнхийдөө 2.6 саяын нөөцтэй гэж үздэг байсан бол түрүүнээ бас ганаа дурдлаа 20 саяын нөөцтэй одоо боломжтой ийм одоо их усрыг бас олж байгаа талаар яригдж шүү дээ. Тэгэхээр энэ одоо бас хайгуулыг бас нэлээд дэмжиж өгж байгаа нь Казахстан буюу за болон за бусад C5 орнууд дээр бол нэлээд бас боломж нэмэгдээд эхэлж байгаа. Тийм учраас Америк нэгдсэн улс илүү анхаарал хандуулж одоо цагаан ордонд авчулсан байна тий. Тэгэлгүй яг тэгэхээр дараагийн мэдээлэл бол энэ газрын авар элементийн хамгийн том хэрэглэгч технологийн компаниудын нэгтэй холбоотой тий. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бид ярьж байлаа шүү дээ. Tesla-гийн гүйцэтгэх захирал Elon Musk-ийн $1.8 цалинг Норвегийн баялагын сан дэмжихгүй гэдэг мэдээллийн талаар ярьжсэн. Харин яг энэ мэдээллийн дараачаар Tesla-гийн хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулагдаж 75% саналтайгаар Elon Musk ирэх 10 жилд за дараах болцлуудыг хангаж чадвал $1.8 цалин авах боломжтой боллоо. Тэгэхээр ямар болцлуудыг хангах шаардлагатай болов ер нь тэр хуралдаан бас юу болоод өнгөрөө. Тэгэхээр болцлуудын тухайд бол Tesla-гийн үнэлгээг 8.5 их найдад хүргэх хамгийн ихнийх тий. Одоо бол тус компани үнэлгээ $1.5 хэмжигдэж байгаа. За дараагийнх нь бол жилийн борлуулалтын орлогыг $50 тэрбум хүргэнэ. За өнгөрсөн жилийн тухайд бол тэд $4.2 тэрбум борлуулалт хийсэн байна. За дараагийнх нь 20 сая машин үйлдвэрлэнэ. За Tesla үүсгэн байгуулагчнаас хойш 8.2 сая машин худалдаанд гаргасан байгаа. Тэгэхээр үүнийг бол 20 саяд хүрэх тийм зорилго тавих хэрэгтэй. За одоогоор гараагүй байгаа Optimus роботыг 1 сая ширхэг борлуулах, 1 сая робот таксиг худалдаанд гаргах. За тэгээд төлөөлөл өдөр тутмын өвлийн зүгээс урамшууллыг энэ цалин одоо Tesla-гийн борлуулалт $500 тэрбум нэмэгдэх тус бүрд 12% олгох төлөвтэй байгаа маань. За мөн зорилт бүрэн биелсэн тохиолдолд түүний компанид эзэмших хувь бараг 2 дахин нэмэгдэж 25% хүрэх юм байна. За Tesla-гийн хувьд бол 2018 онд бас мөн ижил төстэй зорилтуудыг тавьж Elon Musk $56 тэрбум цалин олгох шийдвэр гаргаж ирсэн. За тэгээд сонирхуулахад бол яг одоо бол өнгөрсөн жил Elon Musk бүх тонуудыг гүйцээсэн ч зарим хувьцаа эзэмшигчид шүүгд гомдол гаргаж заавалмаар дээд шүүгийн шийдвэрийг хүлээж байгаа юм байдалтай байна. Тэгэхээр 10 жилийн хугацаанд 1 сая робот такси, 1 сая робот ерөнхийдөө зарах боломжтой гэж тооцоосон байх шүү дээ тий. Тэгэхээр яг робот таксигийн хувьд бол яг одоогийн байдлаар Google-ийн Waymo дэлхийд бол тэргүүлж байгаа. За дүүний араачаар Apollo-гийн хятадын Apollo гэдэг онгоц робот таксинууд бол ер нь зах зээлдээ тэргүүлж байгаа байхгүй. За эдний өдөр тутмынхны хэрэглэгчдийн тоо 7 хоног тутамдаа 250 мянгаар хэмжигдэж байгаа. Тэгэхээр дараагийн 10 жил буюу 2035 он гэхэд 1 сая робот такси буюу бараг хэдэн 10 сая хүн өдөр тутам ашигладаг тийм армийг бий болгоно гэж ярьж штэ. За Tesla компанийн хувьд бол энэ жилд бол Остон хотноос эхлээд өөрсдөө хамгийн анхны робот таксиг за нэг 10-20 ширхгийг бол ер нь бол туршилтын байдлаар бол нэвтрүүлээд байгаа. За Америкийн ер нь томоохон хотууд руу бас үйлчилгээгээ тэлэх зорилготой байгаа шүү дээ. Тэгэхээр $8.5 их $100 бизнес за мөн дараагийн шинээр олгогдох одоо энэ робот такси роботын үйлчилгээнүүд Tesla компани $8.5 их $100 үнэлгээнд ер нь ирэх 10 жилд хүрэх боломж харагдаж байна. За хэдлээ энэ дээр бас нэг бас шинжээчдийн нэг тайлбарыг хүргэе. За ягаад Tesla компани ингээд одоогийн байгаа буюу маш өндөр үнэлгээтэй өсчихсөн явж байгаа энэ тооноосоо дахиад цаашаага 5-6 дахин илүү үнэлгээтэй болох вэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэгмээ шинжээчд энэ дээр ингэж л ярьж байна л да. За мэдээж компаниуд бол үнэлгээтэй болоо явдаг. Гэхдээ Tesla компани дээр илүү өөрсдийнх маркетингийн ажлыг хийж ийн гэж бас тодорхойлдог.
За ягаад тэгэхээр мэдээж 10 жилийн дотор 8.5 их найдны үнэлгээтэй болно гэж үзэж байгаа нь өөрөө хүмүүсийг одоо худалдаж авах хэрэггүй одоо сэдлийг өгөөд байна гэж одоо худалдаж авах. Тий, яг одоо худалдаж авах сэдлийг өгөөд байна. Тийм учраас энийг бол маркетингийн ажил гэж нэрлэж байгаа. За мэдээж дотор нь бол энэхүү тоог зүгээр л 8.5 гэдээ бол гаргаад тавьчаагүй. За 12 транш гэж юу нь ярьдаг. 12 удаагийн одоо тэрхүү одоо яг хувьцаанд суурилсан урамшууллыг Elon Musk гэд ерөнхийдөө unlocked болгоод буюу за хэрвээ биелэх юм бол өгнө гэд ингээ явчихна гэсэн. Тэгэхээр 12 удаа ямар ч гэсэн ямар юугаа Elon Musk бол өөрийнхөө ашгийг бол аваад явах нэ. Хувьцаагаа зарах эрх нь бол нэгдэх нь шүү. Нэгдээд явах нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр ямар нөхцөлийг харж байгаа юм гэхээр хамгийн ихний зорилт нь бол Tesla компани 2 их найдын үнэлгээнд очих буюу одоогоос ойрцоогоор нэг 60-аас 70% өндөр үнэлгээтэй болох шаардлагатай гэж. За энэ дээр бол хүсэн хүлээж байгаа зүйл нь юу юм гэхээр түрүүн Мажгагийн бас дурддаг 20 сая одоо EV сектор буюу цэглэн автомашины зах зээл дээр борлуулах ийм шаардлага үүсэж байгаа юм. Тэгэхээр маш том зорилт тавьж байгаа гэсэн үг. Түрүүн энэхүү Tesla компани байгуулагдсанаас хойш 8.2 саяыг л борлуулсан байж байгаа шүү дээ. Тэгэхээр маш том зорилт тавьж байна. За энэ бэлэгдсэний дараагаар бол дараагийн 9 шатанд бол ямар ч гэсэн 500 тэрбумаар бол үнэлэгдэх тэрхүү боломжийг нээж өгнө. За дараагийн хамгийн сүүлийн 2 транш дээр бол нэг их найдаар бол нэмэгдэх шаардлагатай гэж үзэж байгаа. За тэр нь бол ямарваа нэгэн одоогоор бол тодорхойсон бизнесийн тодорхойлсон тийм план бол байхгүй байна. За ингээ харах юм бол яаж одоо тэрхүү зорилтонд хүрэх вэ? За хамгийн сүүлийн 8.5 хүрэх вэ гэхэлэр за түрүүний дурддаг 20 сая барьслаа. За ямар ч гэсэн 3 сар дараалал нь дунджаар 10 сая subscription буюу одоо энэ дээр бол self driving гэж байгаа шүү дээ. Full self driving. Энэ дээр бол автомат жолоодлын систем. 3 сар дараалан 10 сая төлбөртэй одоо хэрэглэгчтэй болно гэж тооцож байгаа. Фест дээр тийм. За тэрний дараа бол 1 сая ширхэг Optimus роботыг бол түрүүний ярьсан. За ингээд дахиад 1 сая жолоочгүй таксиг үйлчлэгийг гаргана гэж. За ингэсний одоо дараа бол тэр нөгөө ямар ч гэсэн нэг 6.5 бол хүрхэн л дээ. За тэгээд дараагийн 2 дээр бол яг тодорхойлсон тодорхойлт бол байхгүй байгаа. За тэгэнгүүт одоогийн бизнесүүдийн бүгдээрээ харъя. Одоо бол Tesla компани ямар бизнес эрхэлт юм гэхээр цэглэн автомашин нэгдүгээр. За хоёрдугаарт бол одоо эрчим хүчний хадгалах систем буюу storage гэж байна. За гуравт нь бол нарны энергийг бол ашиглаж байгаа solar panel-ийг бол хийж байгаа. За ингээд супер чаржны сүлжээг бол хийгээд эхэлчихсэн бизнесүүд явж байгаа. За тэгвэл нэмэгдээд ирээдүйд ямар бизнесүүд гэхээр одоо явж байгаагаас нь илүү том бизнесүүд буюу түрүүний нөгөө харж байгаа нөхцлүүд гэсэн. Роботакси, за full self driving, за Optimus, за AI chip дээр суурьсан үйлдвэрлэл, за эрчим хүчний дата төвүүд, за Tesla-гийн insurance гэдэг бас нэг ойлголтыг гаргаж ирсэн. Tesla-гийн insurance нь яах юм гэхээр AI суурилсан Tesla компани илүү одоо энэ даатгалын салбар руу нэвтэрж орох юм байна. За Tesla bot logistic буюу одоо үйлдвэрүүд дээр бол Tesla-гийн энэхүү роботуудыг ашиглана гэдэг санаа. За тэгээ бас нэг сонирхолтой юм юу юм гэхээр Optimus Medical гэдэг байна. За ер нь бол роботууд бол одоо эмнэлгийн салбарт ажиллах юм шүү дээ. За ингээд хиймэл оюун ухаант датаг хөгжүүлнэ буюу цаашдаа 10 жилийн хугацаанд бид нар 8.5 одоо их найдын үнэлгээнд хүрнэ гэдгээ бол ингэж тодорхойлсон байна. Тэгэхээр технологийн салбарт хиймэл оюун роботтой холбоотойгоор нэгэн шүүмж сүүлийн үед нэлээдгүй хүчтэй яригдж байгаа нь технологийн компаниуд мөрөөдөл зараад байна. Энэ робот хиймэл оюуны системүүд чинь яг маркетингийн реклам дээр гарч байгаатай адилхан байхгүй штэ гэдэг шүүмжлэлүүд сүүлийн үедэд маш их хурцаар тавигдж байгаа. Бид нар одоо жишээ нь Tesla-гийн Model 3 загварыг зах зээл дээрээс худалдаа авч авлаа гэж бодоход яг л тэр бичлэгэн дээр гарч байгаа л автомашиныг худалдаа авч байгаа байхгүй. Харин роботыг худалдаа авсан тохиолдолд яг тэр бичлэгэн дээр шиг илүү хурдан тийм үйлдэлүүдийг хийж чадах уу? Яг чадчихна уу гэдэг асуудлууд бол маш ихээр яригдж байгаа. Тэгэхээр 10 жилийн хугацаа байна. Тэгэхээр магадгүй манай хөтөлбөр 10 жилийн дараа үргэлжилж ивэл энийг ярих байхаа гэж бодож байна. Тэгэхээр дараагийн сэдв ер нь өнгөрсөн 7 хоногт нэг юм сонирхолтой үйл явдал болоод Elon Musk хамгийн анхны 1 их найд доллартан болохын тодорхой болсон энэ үед за Нью-Йорк хотод нэгэн сонгуул явагдаж хамгийн ардчилсан намын Зора Мамдани боллоо шүү дээ. Тэгэхээр Зора Мамдани гэж ер нь яг юу вэ? Яагаад ингэж олон улсын анхаарлын төвд орох болов? Гэдэг тал дээр бол Зора Мамдани бол за одоо ардчилсан намаас нэр дэвшээ 5.3% санал авсан. Тэгээд энэ ерөнхийдөө бол социалист үзэл бодолтой тийм хүн Нью-Йоркийн захирагчаар тодорлоо гэдэг ийм мэдээлэл бол одоогийн байдлаар цацагдаад байгаа. Тэгэхээр энэ хүний хувьд
Илон Маскын баримталж байгаа бодлогоудаас нэг ялгаатай зүйл нь юу вэ гэхээр тэр бумтан хүн ер нь байх ёсгүй гэж үздэг ийм сонин үзэл бодолтой хүн байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар Америк нэгдсэн улсын засаг захиргааг бол бүгд найрамдах намынхан удирдах байгаа шүү дээ. Тэгэхээр ардчилсан намынхан бас дэлхийн эдийн засаг болон бизнесийн салбарын хамгийн том хотын захирагчаар сонгогдсон нь бас нэлээдгүй сонирхолтой үйл явдал болж өнгөрсөн 7 хоногт өнгөрлөө тийм. Манданыгийн хувьд бол одоо 34 настай. За тэгээд 2018 онд Америк иргэн болсон юм байлээ. За тэгээд тус улсын одоо хамгийн том хотыг удирдах анхны муслим шашинтан болж байгаараа бас онцлогтой. За түүний ээж аав нь энтгэг гаралтай. За эхнэр нь бол Сирийн үндэстэн. За тийм байна. За тэгээд Мамданы бол нийтийн тээвэр сургууль цэцэрлэгээс эхлээд эрүүл мэндийн үйлчлэгийг үнэн болгож нийт иргэдэд одоо үнээлттэй үнгүү бараа зардаг дэлгүүрээс үлчээ үүсгэх зэрэг популист амлалтуудаараа маш богино хугацаанд улс төрийн байр сууриа баталгаажуулж чадсан юм хүн байгаа. За мөн цагдаагийн байгууллагын төсвийг танаж нийгмийн эмзэг бүлэг чиглэсэн хямд үнэтэй орон сууц нийслэлүүдийг хэрэгжүүлнэ гэдгээ бас мэдгдсэн байгаа. Тэгэхээр ер нь олон улсад бас улс төр болон бизнесийн салбарт ийм томоохон үйл явдлууд болж өнгөрлөө. Бидний хөтөлбөрийнхөө дараагийн хэсэгт онцолж байгаа зүйл бол эдийн засгийн холбоотой. Тэгэхээр макро эдийн засгийн хувьд энэ 7 хоногт Америк нэгдсэн улсын инфляц зарлагдах товтой байгаа. За мөн бүгдээр хамтдад ард улсын инфляц танилцуулагдлаа. Тэгэхээр Америкийн инфляцаас эхлэе гэж бодож байна. Өнгөрсөн сард бол 3% гарсан инфляц одоогийн байдлаар ер нь ямар хүлээлттэй байна? Өсөх нь үү, буурах нь үү? За тэгэхээр ямар ч гэсэн Америк нэгдсэн улс бол өнгөрсөн сардаа бол инфляцийн нөхцөл байдлыг бол илүү өндөрөөр өснө гэж хүлээжсэн. За энэ бол ойролцоогоор 3.2 орчим дээр бол нэг жилийн хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ нь бол өндөр болох нэ гэж тооцчихсон бол энэ 3% гарснаар маш одоо эерэг мэдээлэл болсон гэж ойлгож болно. Харьцангуй инфляцийн нөхцөл байдал бол удаашралтай явж байгаа юм байна. За үүнээс шалтгаалаад бол Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сан өөрсдийнхөө одоо тэрхүү бодлогын хүү бууруулах боломж үүсэж байна гэж бол тайлбарлаж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ 4 өдөр ямар ч Монголын цагаар 21 цаг 30 минутанд гарах ёстой. За тэр мэдээллийг бол одоо зах зээл бол хүлээж ийн гэж ойлгож болно. За тэрэн дээр ямар мэдээллийг хүлээж ийн гэхээр одоо дахиад 3% гарах буюу өмнөх сарынхтай адилхан байна гэж тооцож байгаа. Тэгэхээр ер нь бол жилийн мөн үеэс 3%-аар л бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. За өмнөх сарынх нь бас яг мөн үетэйгээ харьцуулагдж байгаа. Тийм учраас ерөнхийдөө инфляцийн түвшин бол тогтворч чинь гэж бол тайлбарлаж байгаа. За энэ хүү үзүүлэлтэндээ хурж гарах юм бол мэдээж энэ бол одоо эрэг сайн мэдээ болж байгаа. За ер нь бол за холбооны нөөцийн сангаас бол одоо юу гэдэг яг энэ инфляцийг бол 3% байгааг бол ингэж тайлбарласан. Трампын засаг захиргаа өөрсдөө энэ хүү тарифын асуудлыг ярьж байгаа учраас зарим бараа бүтээгдэхүүн тариф нь орсон байгаа учраас бол 3% байгаад байна. Түүнээс биш холбооны нөөцийн сангаас баримталж байгаа тэр яг 2 одоо хувь руу бол бид нар аль хэдийн хүрчгсэн шүү дээ гэдэг тайлбарыг бол хэлж байгаа. Хэрвээ тариф байгааг бол бид нар 2% дээрээ байх боломжтой байсан гэж бол тайлбарлаж байгаа. За энэ нь бол одоо цаашдаа эдийн засгийг одоо тэлэхүү эсвэл агшаах уу гэдэг хамгийн гол одоо мэдээлэл өгч идэг мэдээлэл учраас энэ бол маш одоо чухал мэдээлэл гэж ойлгож болно. Тийм учраас Америк нэгдсэн улс бол ерөнхийдөө одоо дахиад 3% гарч байгаа гэдэг нөхцлөөр биелэх юм бол энэ бол цаашдаа ялангуяа хөрөнгөний зах зээл дээр бол одоо тогтвортой байдлыг бол хангана гэж ойлгож байна. За хүлээлтийн дагуу 3%. За эсвэл 2.9 ч юм уу хүлээлтээс доогуур гарвал 12 дугаар сарын төв банкны шийдвэрт ер нь хэрхэн нөлөөлөх вэ? Хүлээлтэнд болон хүлээлтээс бага гарах юм бол 12 дугаар сарын 10 дугаар тэрхүү холбооны нөөцийн сангаас бодлогын хүү бууруулах уу гэдэг асуулт бол хүлээгдэж байгаа. Тэгэхээр яг өмнөх одоо дата хурал дээр бол Жером Паул бол ингэж хэлж ирсэн. Бид нар датандаа суурилнаа. Тийм, датандаа суурилнаа. Ямар ч гэсэн бид нар одоо бол сэтгэлийн хөөрлөөр шууд буулгана гэж хэлж чадахгүй гэж бол хэлсэн. Яагаад тэгсэн гэхээр ажилгүйдлийн түвшин мэдээж байх ёстой хэмжээс өндөр болсон байгаа учраас бид нар бас энэхүү асуудлыг бол харж үзнэ гэж бол тайлбарлаж ирсэн. За тэгээд ер нь бол хүлээлтээс бага хувиар магадгүй 2.9 гарах юм бол энэ буурах тохиог өгнө. За дээшээ өндөр болоод ах юм бол харьцангуй одоо бууруулах боломж нь бол хязгаарлагдаж эхэлнэ гэж ойлгож байна. Тэгэхээр төв банкны шийдвэр бас энэ 7 хоногийн 4-р өдөр гарах инфляцийн түвшинтэй бас нэлээдгүй холбоотой байх нь ойлгомжтой. Тэгэхээр дэлхийн 2 дахь том эдийн засаг болох бүгд найрамдах ард улсын инфляц дефляцаас гарч ах шиг байна тийм. Тэгэхээр Хятадын хувьд бол яг энэ ковидын дараа ковид гэдэг одоо бодлогыг хэрэгжүүлсэн. За түүнээс хойшоо бол яг энэ хүү дефляц буюу за ерөнхийдөө хүмүүс ойлгох юм бол инфляцийн эсрэг те инфляц ерөөсөө байхгүй за магадгүй бүр бараа бүтээгдэхүүн хямдраад явж байгаа гэсэн санаа.
За яагаад энэ одоо эдийн засагт маш одоо хор хөнөөлтөй байдгийг гэхээр мэдээж бараа бүтээгдэхүүн хямдраад байгаа учраас эсвэл үнэ нэмж чадахгүй байгаа учраас тэр үйлдвэрийн одоо үйл ажиллагаа ерөнхийдөө доголдож эхэлдэг. Эдийн засаг агшиж эхэлдэг. Эдийн засаг агшиж байгаа үйл явдал юм. За энэ урт хугацаанд үргэлжлэх юм бол зах зээл дээр маш сөрөг хандлагууд бий болдог. За илүү одоо хүмүүс одоо хувийн секторт ажиллахаасаа илүү улс руугаа явдаг ч гэдэг юм уу тийм яг ажлын байран дээр хүртэл нөлөөлдөг учраас дефляцид байх нь өөрөө асар том одоо хор хохирдлыг авчирдаг. Инфляцтай байхаасаа ч илүү хүнд гэж ойлгож байна. За тийм учраас сүүлийн 22 оноос хойшоо тасралтгүй буурж исэн энэхүү инфляцийн нөхцөл байдлууд 24 оны 6 дугаар сар гэхэд бол бүр дефляц руу ороод дэг зууны давлан 9% дээр хүрж исэн ийм тохиолдол байгаа. За одоо эргээд харах юм бол 2025 оны 1-р сард бол ерөнхийдөө 1.5% инфляцтай байснаас хойшоогоо тасралтгүй бараг 10 сар ерөнхийдөө одоо дефляц руу орсон гэж ойлгож байна. 25 онд тэр чигтээ дефляцтай байна гэсэн үг. Тийм учраас хятадын үйлдвэрлэгч нарын хувьд бол асар одоо хохиролтой ийм нөхцөл бол биелж гин гэж ойлгож байна. За энэ цагаан зураас нь бол тэг төвшин юм байна. Тэг төвшнөөс бол доогуур байсан. За өнгөрсөн 6 сард бол одоо 0.1% дээр очсон. За энийг бол илүү датаг дээш нь гаргах гэж одоо хийсэн гэж бас тайлбарлаад байгаа. Ер нь бол дефляцтай байсан хിവэрэ гэж үзэж байгаа. За тэгээд одоогийн гарсан дата бол 1.2% дээр очиж байгаа буюу харьцангуй бас эргээд инфляцийнхаа түвшинд руу орж ийн. За энэ нь бол ойролцоогоор хятадын хувьд бол дундаж 1% дээр байхыг бол хэвийн гэж үздэг. Тэгэхээр хэвийн байх хэмжээнд арай очиггүй. Гэхдээ бас эерэг мэдээлэл рүү шилжиж байна гэж ойлгож байна. Эндээс юуг харж болохын гэхээр хятадын нөгөө бодлого яваад байгаа шүү дээ, тий. Илүү хүмүүст одоо хямдхан зээл олгоё. Хямдхан зээлээрээ дамжуулаад хүмүүсийн хэрэглээг нэмэгдүүлэе гэдэг маш том бодлого явж байгаа. За энэний нөлөөлөл одоо л орж эхэлж гин уу да гэдэг бас шинжилгээг бас шинжээч бас дүгнж гин. Тэгэхээр цаашдаа бол одоо 1% дээр очиод тогтох юм бол энэ бол одоо хятадын өөрсдийнх нь зорилго бас биелж байгаа ийм нөхцөл болсон юм байна. Тэгэхээр макро эдийн засгийн холбоотой мэдээллүүд ийм байна. 50 минутын туршид үргэлжилдэг ажлын эхэн төлбөрийн сүүлийн 10 минутад бид өнөөдрийн мэдээ буюу хамгийн сүүлд гарсан мэдээллүүдийн талаарх товч мэдээллийг та бүхэнд өргөдөг байгаа. Тэгэхээр хамгийн ихний мэдээлэл Далай ламтай холбоотой тий. Тэгэхээр Далай лам Грэмид нэр дэвшиж байгаа гэдэг мэдээлэл цэцэгж байна. Тэгэхээр энэ яг ямар учиртай мэдээлэл вэ? За дэлхийн дуу хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүнтэй шагнал тооцогддог Грэмми 2026 тун утгагүй буюу 68 дахь удаагийн Грэмми 2 дугаар сарын 1-нд болно эх оны. За тэгсэн харин нэр дэвшигчид дунд нь маш сонирхолтой нэгэн хүн байсан нь манай Далай лам байлаа. За буддын шашны тэргүүн Далай лам Meditations the Reflections of Holiness the Dalai Lama бүтээлээрээ шилдэг аудио номын англиар нэр дэвшиж байгаа нь энэ. За өмнө нь энэ шагналыг Барак Обама, Клинтон, за Картер зэрэг улс төрчид хүртэж байсан удаатай. За ерөнхий бас Грэммигийн талаар бас мэдээлэл өгөх зүйтэй байх гэж бодож байна. За нийт уран бүтээлчдийг Kendrick Lamar 9 төрөл нэр дэвснээрээ тэргүүлсэн байна. За энэ удаа түүнтэй Lady Gaga хамгийн өвчтөе өрсөлдөөн үзүүлэх төлөвтэй байгаа. За Netflix-ийн түүхэн хит болсон K-pop Demon Hunters бас одоо шилдэг дууны төрөлд за Golden гэдэг нэртэй дуу нь одоо ялах хамгийн өндөр магадлалтай тус тооцогдож байгаа. За Billie Eilish-ийн Wildflower болон Rose, Bruno Mars-ийн APT гэсэн хит дуунууд бас Grammy-г одоо өнгөлөх төлөвтэй байна. За тэгээд түрүүн хэлсэнчлэн эх оны 20 дугаар сарын 1-нд явагдана. За нийт 95 төрөлд ялагч тодорхойр хэлэгдэж байна. Тэгэхээр оны төгсгөл ирсэнтэй холбоотойгоор мэдээж энэ жилийн шилдэг уран бүтээлүүд, шилдэг кинонууд зарлагдах мөчүүд бол ойрцоор байна. Тэгэхээр дараагийн мэдээлэл Kimi K2 гэдэг Хималайны загвартай холбоотой. Тэгэхээр энэ загвар маш бага өртгөөр дэлхийн хамгийн хүчирхэг за Хималайны загварууд болох Gemini, Cloud, за OpenAI GPT-5 загваруудтай бенчмарк буюу шалгуур үзүүлэлтүүдээр зарим тохиолдолд аваад зарим тохиолдолд тэнцэж ирсэн гэдэг мэдээлэл сүүлийн үеүүдэд нэлээдгүй технологийн салбарт жижиг авч байна. Энэ яг 9 сарын за 11 сарын өмнө болж байсан DeepSeek-тэй ойролцоо зүйлийг ингэж харуулж байна. Яг гэхээр тухайн үед 12 дугаар сарын сүүлчээр өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр за ер нь хятадын
ийм стартап гараад ирлээ шүү. Маш хямдхан өртгөөр ийм хэмэл оюуны загвар хийжлээ шүү. ChatGPT-тэй ер нь өрсөлдөж шүү гэд open source загвар байсан. Тухайд бол гэж яригдчихсэн нэг сар гаруй орчмын хугацаанд яригдж байгаа хөрөнгийн зах зээл дээр 700 тэрбум долларын уналтыг авчирсан тийм үйл явдал болж байсан шүү дээ. Одоогийн энэ Kimi Kai 2 нь болохоор Moonshot гэдэг стартапыг хөгжүүлсэн ийм хэмэл оюуны загвар байгаа. За Moonshot-ийн хувьд бол Alibaba-гаас хөрөнгө оруулалт татаж чадсан. За одоогийн энэ загвар нь 4 орчим сая доллараар хөгжүүлэгдсэн байх магадлалтай гэдэг ихний тооцоо хийгээд байгаа юм. Мөн адил open source. Open source буюу бусад компаниуд болон хөгжүүлэгчид энэ моделийг татаж аваад өөрсдөө хөгжүүлээд өөрсдийнхөө компаниуд дээр ашиглах боломжтой үн төлбөрөг. За ийм сонирхолтой мэдээлэл гарч цацаж 4 сая гэдэг бол бас сасар бага теглэв шүү дээ тий. Тэгэхээр миний санаж байгаагаар бол DeepSeek-ийг ойролцоогоор 6 саяар одоо хөгжүүлсэн нь бол одоо Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээл дээр бол бас урд хожид байгаагүй том унааг нэггүй өдрийн дотор хөгжүүлжсэн. За бидний одоо санаж байгаагаар бол жишээ нь бидний хамгийн сайн мэддэг Nvidia компани нэггүй өдрийн дотор 17 орчим хувиар хөнжилсэн ийм түүх үйл явдал болсон. За Kimi K2 дээр бол бас яг хараахан бас тиймэрхүү нөлөөлөл ороогүй байна. Гэхдээ мэдээж урт хугацаанд хэрвээ энэ батлагдаад үн яг тодорхой болоод тайлан дээр гараад ирэх юм бол энэ өөрөө асуудал болж магадгүй. Харин тийм тэгэлгүй яах вэ? Тэгэхээр бас томоохон технологийн компаниуд яг энэ хэмэл оюуны загвар бүтээж байгаа өртгөө хэтэрхий өндрөөр үнэлээд байгаа юм биш үү гэдэг асуудлууд яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр дараагийн мэдээлэл бүгд харамтлагтад ардуулс бусад улс орнуудаас өөрсдийнхөө дотооддоо хөгжүүлж байгаа дата төвүүд буюу ялангуяа улсын мөнгөөр, улсын төсвийн мөнгөөр хөгжүүлж байгаа дата төвүүдтэй Америк нэгдсэн улсын компаниудын чипүүдийг авахыг хориглосон шийдвэрийг гаргалаа л да. Тэгэхээр бол энэ нэлээдгүй бас яг Jensen Huang-гийн сүүлийн саруудад нэлээдгүй өрчтэйгээр яригдж байгаа бид нар хятадын зах зээл ямар ч хов эзлэхээ болцсон шүү гэдэг зүйлсүүд дээр л одоо баталгаажиж орж ирж байгаа шүү шүү дээ тий. Тэгэхээр энэ ер нь Nvidia-гийн хувьд ер нь хэр нөлөөлнө гэж бодож байна. За хэрвээ энэ асуудал цаашдаа ингээд удаан хугацаанд яг энэ хүү бантайгаа байх юм бол мэдээж Nvidia-гийн хувьд маш том одоо борлуулалтаа алдаж ийн гэсэн санаа. За тийм ч учраас нөгөө өнгөрсөн 7 хоногт бас бид нэр харуулад байсан Samsung, Hyundai ч гэдэг юм ингээд томоохон компаниудтай өөр орны томоохон компаниудтай оршиж уулзалтуудыг хийгээд ингээд өөр одоо арга замыг хайж байгаа буюу тухайн зах зээлийг орлуулах одоо юмыг бас хайгаад байгаа харж болохоор байсан. За тэгэхээр үүний хариулт бол ерөөсөө энэ л байсан байх юм л дээ. Тэгэхээр мэдээж хятад бол өөрсдийнхөө хамгийн гол одоо энэ чипний буюу одоо хагас дэмжүүлэгчийн салбарыг одоо аварч үлдэхийн тулд хадгалж үлдэхийн тулд одоо энэ шийдвэрийг гаргаж байгаа нь тодорхой. Тэгээд ч одоо нөгөө төсөөс олон санхүүжүүлж байгаа үед Америк нэгдсэн улсын бүтээгдэхүүнийг аваад байна гэдэг нь бол юуг харуулах юм гэхээр дотоод үйлдвэрлэлээ дэмжихгүй нөхцөл байдлыг бол бүрдүүлчихэж байгаа. Тийм учраас энэ хүү шийдвэр бол бас дотоод үйлдвэрлэлээ дэмжих бас томоохон алхам болж байна гэж ойлгож байна. Нөгөө талаас энэ нь мэдээж бүгд найрамдахтад ард улсыг хэмэл оюуны өрсөлдөөнд маш том давуу талыг бий болгох боломжуудыг гаргаж ирнэ. Нэг талаас мэдээж одоо энэ Alibaba, Tencent, Baidu өөрсдийнхөө хэмэл оюуны чипнүүдийг хөгжүүлж эхэлж байгаа. За энэ чипнүүд яг одоогийн байдлаар AMD болон Nvidia-тай энэ зэрэг цуц хэмжээд ирээгүй ч гэсэн энэ боломжийг нээгээд тэр компаниудаас худалдаа авах боломжуудыг нээж өгснөөр дараагийн 10 жил, 5 жилд бол хөгжүүлэлтүүд нь энэ зэрэгцэх боломжууд гарч ирнэ гэж бодно. Бид нар энийг бол яг цахилгаан машины хөгжүүлэлтэн дээр харсан шүү дээ, тийм. Яг цахилгаан машины компаниуд нь өөрсдөө ихэнх үедээ дандаа улстай ингэж зарж хөгжүүлэлтээ хийж явсаар хагаад одоогийн байдлаар дэлхийн хамгийн том автомашины үйлдвэрлэгч хятад улс болоод байна шүү дээ, тийм. Тэгэхээр дараагийн мэдээлэл дэлхийн хамгийн том пицца сүлжээнүүдийн нэг болох Pizza Hut-тай холбоотой тийм шинэ эзэнтэй болж ах шиг байна тийм. Болж магадгүй байгаа. Тий, яг болоогүй. За, Pizza Hut-ийн хувьд бол толгой компани Yum Brands-ийн үйл ажиллагааны ашиг орлогын нийт 11% бүрдүүлдэг. За, дэлхийд даяар ойролцоогоор 20 мянган салбартай. За, үүнээс 6500 Америк нэгдсэн улсад байрладаг ийм сүлжээ брэнд байгаа. За, толгой компани зүгээс KFC, Taco Bell гэсэн бусад брэндүүдтэй илүү одоо анхаарлаа төвлөрүүлж төлөвлөгөөтэй одоо ажиллах ийм төлөвтэй байгаа учраас энэ шийдвэр гаргасан гэж байна. За, гол шалтгаан нь Pizza Hut-ийн бизнесийн үзүүлэлт сүүлийн хэдэн үеэр дараалан Америк нэгдсэн улсад буурсан. За буюу өрсөлдөгч пицца сүлжээнүүдийн за жишээлбэл Domino's, Papa John's гэх мэттэй сүлжээнүүдийн дунд бол бэлэн мөнгө хомс хэрэглэгчдийг татгад хүндрэлтэй байгаатай холбоотой байгаа юм байна. За яагаад энэ үзүүлэлт чухал вэ гэвэл бас түрүүнд дурдсан одоо Америк нэгдсэн улс 6500 сүлжээнд байрладаг буюу Pizza Hut-ийн одоо Америк нэгдсэн улс борлуулалтын дэлхийн нийт борлуулалтын 42%-ийг эзэлдэг юм байна. За тиймээс Америкийн зах зээлдэх уналтанд бүхэл компани ашигтай ажиллагаа
өөр нөлөөлж байгаа учраас энэхүү юм шийдвэр гаргаж байгаа. За сонирхуулгаад сүүлийн үед Pizza Hut-ийн нэгэн төрлийн дэлгүүрийн борлуулалт нийтдээ 1% буурсан. За 1% гингүүт аюу бага юм шиг сонсогдож байгаа боловч Yum Brands-ийн бусад одоо гол брэндүүд болох KFC, Taco Bell-тай харьцуулахад бол мэдэгдэхүйц одоо дор үзүүлэлт доош одоо унсан үзүүлэлт болж байгаа. За Taco Bell-ийн хувьд гэвэл жишээлбэл хамгийн сүүлийн улирал 7% өсөлттэй, KFC-ийн хувьд 3% өсөлттэй гарсан. Ийм үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр ер нь бол жоохон ашиггүй ажиллаж байгаа учраас одоо дараагийн шинэ эзнийг хайж эхэлсэн ийм үйл явдал байна. Тэгэхээр сүүлийн мэдээллийг эхлэхээс өмнө Йогоос нэг асуулт асуухад Jita 6-г хүлээж байна уу? За ер нь бол яг энэ видео тоглоомын салбарт одоо байгаа тий хэрэглэгч хүмүүс бол GTA 6-г бол ялчгүй хүлээж байгаа. Энэ бол одоо маш урт хугацаанд одоо 5-аас 6 руу шилжилтийг бол хийж байна. За ер нь бол 5-аас бас шилжих сонирхол бас харьцангуй бага байгаа. Ягаад тэгэхээр 5 дээр одоо ч гэсэндээ хүмүүс төлбөр төлөөд энэхүү одоо engine-ыг ашиглаад тоглоод явж байгаа учраас одоохондоо бол модноос гараагүй гэж ойлгож байна. Тийм учраас ерөнхийдөө бол энэ GTA 6-г бол бас жоохон бариад байна гэдэг ойлголт байгаа. Тэгэхээр ер нь бол хүлээж ин бас дахиад хойшлсон муу мэдээтэй байх шиг байна тийм. Тэгэлгүй яг тоглоом сонирхогчдын гонсоолгосон нэг мэдээлэл өнгөрсөн 7 хоног цацагдсан нь Rockstar компани Jita 6-гийнхаа хөгжүүлэлтийн нээлтийг дахин 2 дахь удаага хойшлуулж байгаа гэдгээ өөрсдийнхөө сошиал медиа суугаараа дамжуулан зарлалаа. За энэ удаад Иргэжлийн 11 дугаар сард нэгдэх товтой байх шиг байна. Тэгэхээр Jita 6-гийн хувьд бол мэдээж 2023 онд хамгийн анхны шинэ трейлер бичлэг нь цацагдсан санагдаж байна YouTube дээр. Тэгээ 23 онд тухайн үед цацагдж байхад 24 цагт хамгийн олон үзэлт авч ирсэн бичлэгээр тодорч ирсэн тухайн үедээ ийм их өндөр хүлээлттэй байгаа. За мэдээж хөрөнгө оруулалт зардлын хувьд бол улам бүр нэмэгцээр байгаа. Тэгэхээр энэ удаагийн тайлбар дээр бол ямар нэгэн бас тодорхой шалтгаануудыг хэлээгүй. Гэхдээ албан ёсныхын тайлбар нь юу байсан бэ гэхээр бидэрт хөгжүүлэх ахаад хугацаа шаардлагатай байна гэдэг мэдээлэл байсан. За үүнээсээ гадна Rockstar компанийн хувьд бас өнгөрсөн 7 хоногт 100-аас 200 ажилтнаа цомгдох шийдвэр гаргасан гэдэг мэдээлэл бол албан ёсоор цэцэгдээд байна. Тэгэхээр Jita 6 мэдээж бол бүх цаг үеийн хамгийн өндөр хүлээлттэй хамгийн том тоглоомуудын нэгт бол нэрлэгдэх бах. Нээлттэй хийсэн дайруудаа ч гэсэн маш том олон рекордуудыг эвдэнэ гэдэгт бол итгэлтэй байна тийм. Jita 5-ийн хувьд бас нэг мэдээлэл хуваалцахад 2013 онд гарч ирсэн Jita 5 тоглоом нийт 215 сая борлуулагдсан. Бүх цаг үеийн жагсаалт 2 дугаар байранд бичигдсэн юм байлаа. За тэгээд энэ хойшлж байгаа шийдвэр 2 дахь удаа гарсан буюу өмнөх нь за 2025 оны намар буюу энэ сая өнгөрсөн намар гарах хуваартай байсан ч гэсэн 26 оны 5 дугаар сар руу хойшлсон. За тэгээд ахаад ингээ 2 дахь удаа хойшлж байгаа юм үйл явдал болсон. Энэ мэдээллээс болоод бол Take-Two Interactive гэж одоо үнэн гол компани байгаа. Тэгэхээр энэ компанийн хувьд 8%-аар унлаа. За ер нь бол 24 оноос хойшоо бол ойролцоогоор 142 орчим доллароос бол үнэлгээнд дээшээгээ өсөөд 260 хүртэл явсан. Энэ бол нөгөө GTA 6-гийн хүлээлт яваад байгаа байхгүй. За тэгээд ингээд дахин хойшлсонд бол нэг өдөрт бол 8% унаг үзүүллээ. За магадгүй өнөөдөр оройд дахин зах зээл дээр бол уналтаар эхлэх бас ийм боломжтой байна. Тийм учраас тус компанийн үнэлгээ бол бас энэ чинээгээрээ бас буурах гэдэг юм л да. Тэглэв яг тэгэхээр 11 дугаар сарын 2 дахь 7 хоногийн хөрөнгөний зах зээл хэдхэн цагийн дараа нэгдэн. Тэгэхээр хөрөнгөний зах зээл нэгдэхээс өмнө бид ажлынхын хөтөлбөрийнхөө нэгд өдрийн дугаарыг хүргэлээ. Тэгэхээр энэ 7 хоногт бол бидний анхаарах ёстой зүйлс болохоор технологийн компаниуд сансрын дата төвүүд байгуулах гэж байна. За мөн Tesla компани гүйцэтгэх захирал Elon Musk-ийн $1.80 цалингийн багц батлагдлаа. За үүнээс гадна бүгд найрамдахтад ард улсад төвтөө технологийн компаниудын өртөг багтаа химлойны загварууд олон улсын анхаарлыг татаж эхэллээ. Тэгэхээр энэ талаарх мэдээллүүдийг бид дараагийнхаа хөтөлбөрүүдээр онцолж хүргэх болно. Энэ удаагийн хөтөлбөртөө хамт байсан үзэгчдэд баярлалаа. Баярлалаа.